Сайн бацхан удаан хүлээсэн үү? Та бүхэнд өнөөдөр Өмнөд Солонгосын зохиолч Чо Намжуугийн 2016 онд гаргасан 1982 онд төрсэн Ким Жион хэмээх энэхүү зохиолыг ярьж өгөхөөр бэлтлээ. За энэхүү ном маань бол гарснаасаа 2 жилийн дотор гэхэд 1 сая хувь борлуулагдсан. За Солонгосын түүхэнд бол ийм олон хувь зарагдсан 2 дахь ийм ном болсон. Алдартай ном байгаа. Та бүхэн ч сайн хэдийнэ сонсч ирсэн байж магадгүй. За ингээд шууд бүгдээрээ номынхоо үндсэн үйл явдал руу орцгоё. Ким Жион буюу манай номын маань гол дүрийн эмэгтэй бол 1982 онд төрсөн. Мэдээж гарчгаасаа ойлгомжтой байгаа бах. Номын үйл явдал бол Ким Жионыг 33 настай байхад эхэлж байгаа юм аа. 33 настай Ким Жион 3 жилийн өмнө нөхөртөөгөө гэрлээд саяхан нэгэн бяцхан охинтой болсон нөхөр охиныхоо хамтаар Сөүл хотын захад нэгэн орон сууцнд амьдардаг. Жион нэгэн жижигхэн компанид маркетингийн ажил хийдэг байсан боловч хүүхдээ харахын тулд ажилласаа гарсан. За Жионы нөхөр бол IT-ийн компанид ажилладаг. Ажлын цаг нь маш тогтворгүй. Шөнө болтол сунж ажиллах тийм тохиолдол ихтэй. Жионд бол одоо хүүхдээ харахад нь туслах өөр хүн байхгүй. Нөхрийн аав ээж буюу хадмууд нь Бусан гэдэг өөр хотод амьдардаг. Харин өөрийнх нь аав ээж нь ресторан ажилладаг учраас Жион туслах завгүй. Жион гэртээ одоо өдөржингөө хүүхдээ хараад ганцаараа байдаг. Жион 33 нас хүрсэн тэр нэг жил 9 сарын 8-нд гэж байгаа юм л та. Жион нэгэн юм маш өвөрмөц хачирхалтай. Жионы өмнө хизээж гаргаж байгаагүй тийм зан төрхийг гаргах болсон. Тэр нь юу юм бэ гэхээр Жион өөрийнх нь амьдралд байдаг өөр эмэгтэйчүүдийн өмнөөс яриад байгаа ч юм шиг тэгж хэлсэн. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр жишээлбэл нөхөртөөгөө өглөөний цай уухтаа гинэт яг ээжгээ яриад эхэлсэн. Яг ээжхэн хэлдэг үгийг яг ээжхэн хэлдэг дуу хоолойны өнгө аясаар ч юм уу тий яриад эхэлсэн. За эхний удаад бол мэдээж нөхөр нь эхнэрийгээ одоо тоглоом шавлам хийж байгаа юм болов уу гэж хүлээж авдаг. Тэр оройн нөхөр нь ажиллаад хараад ирсэн чинь эхнэр нь охинтойгоо зэрэгцээд унтчихсан. Тэг яг л юм ялах жоохон хүүхд юм шиг эрхийн урууга хөгчгсөн унтчихэдэг. За энэс хэд хоногийн дараа Жион их сургуультаа найзалдаг байсан. За харамсалтай жилийн өмнө хүүхдээ төрүүлэхдээ төрхийн хүндрэлээр нас барчихсан нэг юм эмэгтэй найзыгаа дуурайгаад бүр яг хэлдэг үгийг ингээд хэлж мэлээд. За гэхдээ энийг бол Жионч тэр нөхрөмж тэр энэ хүүхдээ хараад ядарсанаас болоод стресснээс болоод ингэж байгаа бахаа гэд нэг их тийм чухал одоо хүн дээр хүлээж авдаггүй. За ингээд 9 сар 10 сар гэдэг энэ намрын одоо сар Солонгост Чусок гэдэг ургацын баяр болдгийм байлээ. За энэ ургацын баярын үеэр бол яг л бид нар цагаан сараа яаж тэмдэглэдэг вүлээ? Тэрнтэй адилхан хүмүүс ахмад насны аав ээжиндээ очиод гэр бүлэрээ одоо өргөн дэлгэр хоолонд хийгээд тэмдэглэдэг ийм баяр. Солонгосын уламжлалаараа болохоор гэрэлсэн эмэгтэй бол ихэвчлэн нөхрийгөө дагаад нөхрийнхөө гэрт очиж энэ баярыг тэмдэглэдэг юм байна л да. За ингээд энэ гэр бүл өглөө эрт Бусан руу машинаар гарч байгаа юм. Очоод нөхрийнхөө аав ээжтэй гадуур хоол идчихэд нөхөр нь болохоор гэртээ хараад дуу хийчих байгаа байхгүй юу? Жионыг болохоор хадам ээж нь дагуулад гараад зах махаар яваад баахан хоол хүнс цуглуулад гэртээ ирээд баахан хоол хүнстэй хийгээд маргаашийнхаа баярт бэлтэж байгаа юм. За яг л манай цаазаа шиг юм олон төрлийн янз бүрийн хоол хүнс салаа зөөш энэ төр хийдэг байгаа юм л та. За маргааш нэг баярын өдөр болсон чинь нөхрийнх нь дүү Сүүхён гэд эмэгтэй гэр бүлээ дагуулад аав ээж тэр ирнэ. Солонгосын соёлд бол яг иймэрхүү баярын үеэр эмэгтэйчүүд нь хөвчлэн нөхрийнхөө гэр бүлд очдог гэж хэлсэн шүү дээ. За тэгмүүд яг энэ нөхрийн дүү болохоор илүү юм одоо чөлөөтөөс гэдэг хэм орчин үеийн эмэгтэй байгаа байхгүй юу? Яг тэгэхээр энэ дүүн гэртээ ирэнгүүтээ ээж рүүгээ ууралдаг. Юу гэж ууралт юм бэ гэхээр орчин үед бүх зүйл бэлэн болцсон энэ цаг үед энэ баярынхаа хоол хүнсийг бэлэн худалдаад авчижээ гэж би танд хэлсэн биз дээ. Би танд мөнгө төгрөгийг өгнө гэж хэлсэн. Та ингээд нэгдүгээрт өөрөө хөвшин болцсон гэд өөрийгөө хоол унд хийж зовоолоо. Хоёрдугаарт ингээд нялх биетэй бэрчин хүүхдийнхээ хажуугаар энэ их хоол ундыг бэлтгэх гээд зүдэрч байгаа штэ. Нилийн ууралдаг байхгүй юу? Тэгсэн чинь хариуд нь Жион гинэт инээмсэглэснэ. Дахиад яг өөрийнхөө ээжийн тэр дуу хоолойгоор ээжийн хэлдэг үгээр хадмуудаа заринчхнаа. Сүүхёны хэлдэг үнэн штэ. Миний охин ямар их ядарч байгаа вэ? Та нар гэртээ авчраад миний охиныг ингээл нурууг нь бүгдийтлэн дахиад зараал зөндөө олон ажил хийлгэж байгаа. Хөөрхий охин минь те хизээч одоо төрсөн гэртээ баяр ёслоор ирэхээ болцсон. Та нар ичээч гэх мэтчлээ ингээд өөрийнхөө ээжийн дуу хоолойгоор загинчж байгаа юм аа. За тэгмүүд мэдээж хадмууд нь энийг бол маш эвгүй хүн дээр хүлээж авна.
Нөхрийн аав бол хадам аав бол бүр маш их уурлана. Дүү охин нь болохоор танаа эхнэрийн хэлдэг зөв штэ. Ах та эхнэрийгээ хайрлаж халамжлах хэрэгтэй, хүндлэх хэрэгтэй штэ гэж хэлдэг. За энэ явдал бол мэдээж нөхөрт ч гэсэндээ маш эвгүй байх учраас нөхөр тэндээс бушуухан ихтер хөхтэй аваад буцаад гэртээ ирж байгаа юм л та. За ингэсний дараа хэд хоногийн дараа нөхөр нь сэтгэл засалч эмчтэр очиж уулзаад Жионы гаргаад байгаа зан яриад за ингэ сэтгэл заслын эмчилгээ авахар болдог, тохирчдог. Тэгснийхаа дараа гэртээ очиж эхнэртэй чи ийм эмчилгээнд явах уу гэтэн эхнэр нь за яг би нэг бол нэг юм төрсний дараа baby blues гэж ингэж яриад байдаг. Төрсөн эмэгтэйчүүд нөгөө дааврын өөрчлөлтөнд ороод сэтгэл санаагаар жоохон унах асуудал байдаг гэж яриад байдаг. Тийм л зүйл болов уу да гэж Жион бодож байгаагаа хэлнэ. Жион сэтгэл засалж эмчтэр явж эхэлж байгаа юм. Жионы яагаад ийм ачаалтай эвгүүч гэж хэлж олмоор зан характер гаргаад байгаа юм бэ гэдгийг нь сэтгэл засалж эмч олж мэдхийн тулд Жионы өнгөрсөн амьдрал руу өнгөрсөн түүхийг нь эргэж харах хэрэгтэй болно. За дөрөв хэлсэнчлэн Ким овогтой Жион бол 1982 оны 4 сарын 1-нд Сөүл хотод төрсөн. Жионы аав нь төрийн албаа гарч байсан харин ээж нь гэрийн эзэгтэй байсан. Жион айлын дунд түүхэд Өньон гэдэртэй эгчтэй зам уу нэг эрэгтэй дүүтэй. Жионы аав нь 4 хүүтэй айлын 3 дахь хүү. Хамгийн том ах нь машины ослоор нас барчихсан. 2 дахь ах нь бол Америк руу цагаачилсан. Солонгост бол Жионы аав болон аавынх нь баг дүү хоёр үлдсэн байсан боловч энэ хоёроос хоорондоо тааруу харилцаатай түнжин агарсан, тангараг тасарсан гэж ярьдаг тийм. За энэний учир шалтгаан эцэг эхээс үлдээсэн өв хөрөнгөө хэн нь авах вэ гэдэг дээр булаацалцсан. Нас дээр гарсан ээжигээ хэн нь асарч халамжлах вэ гэдэг дээрээ маргалдаад за эцэст нь бол Жионы аав нь ээжигээ буюу Жионы эмээг гэртээ гэж авч харахаар болсон юм байна. За тэгэхээр эдний гэрт бол Жионы аав ээж 3 хүүхэд болон эмээ гэдэг зургуулаа амьдардаг. Жионы эмээ бол юм хахир хатуу зантай хүн шиг надад ингэж уншигдсан. Хоёр ач охиндоо бол аюу муу ханддаг. Ач хүүдээ бол ерөөсө бүхнээ зориулахад бэлэн те нэг юм ялгууртай ханддаг. Жишээлбэл эдний гэрт нь хүн ирээд 2 шоколад бэлгэллээ гэж бодоход бага эрэгтэй дүү ганцаараа нэг бүтэн шоколадыг иддэг. 2 охин нь үлдсэн нэг шоколадыг хувааж иддэг гэдэг ч юм уу. Хоол аягалангууд хамгийн түрүүнд Жионы аав нь аягалсан хоолоо авдаг. Дараа нь эрэгтэй баг дүүн тэгээд эмээ нь тэгээд охтууд гэх мэтчлэн охтуудыгаа нэг л юм үл ашигласан байдаг юм байна л та. Энэ эмээ буюу Жионы аавынх нь ээж нь бол насаараа ингээд маш хичээнгүү зүтгэж ажилласан. Нөхөр нь бол ажил хийдэггүй байсан. Гэхдээ хизээч эмээ нь нөхрийгөө буруутгаж байгаагүй. Харин ч бүр нөхрийгөө сайн нөхөр байсан гэж боддог гинэ. Яа тэгэхээр тэр нөхөр бол араар нь тавьж байгаагүй бас зодж байгаагүй. Хөөрхөн эмээ бол мэдээж нилээл зовлон үтсэн юм шиг байгаа юм л та. Жишээлбэл 4 хүүгийнх нь нэг нь нас барчихсан тий үлдсэн 3 хүүхдээс нь ганцхан нь л ээжигээ би хажуудаа авъя гэд дуртай дургуурыг зөвшөөрөхт нь бол огтхонч гомдоогүй, гомдлоогүй харин ч ийм сайхан халуун хоол бэлтэж өгч байгаа хүүдээ баярлалаа гэдэг үүднээс ханддаг. Гэхдээ нөгөө талаасаа бол тэр халуун хоолыг нь хүн биш уул нь бол Жионы ээж нь буюу бэр нь бэлтэж өгöd байгаа шүү дээ. За бас нэгэн хэцүү зүйл нь болохоор энэ эмээ бэрийгээ үргэлж хүү төрүүл гэж дарамтлагдаг. Жионы гэр бүл бол 2 охинтой байгаа учраас хүүтэй болох маш чухал гэд. Тэгээ Жионы санджаагаар ээж нь Жионы дараа нэг удаа жирэмсэн болоход тэр хүүхдээ охин хүүхдээ гэдгийг нь мэдчихэд ахуулж исэн. За ингээд нэлээд хэдэн жилийн дараа буюу Жионыг 5 нас хүрэхэд ээж нь дахиад ирүүлсэн болоод аз олж инуудад нөгөө эмээгийнх нь хүсэж байгаа хүн байж таарад ингээд Жион эрэгтэй дүүтэй болсон. Жионы гэр бүлийн хувьд бол ганц аав нь л тэр төрийн албаа хаагчийн ажлаа хийгээд гэр бүлээ авч явдаг. Тэгэнгүүт төрийн албаа хаагчийн цалин бол тийм их биш. Бага цалинтай учраас тэр цалингаар 6 ам бүлийг тэжээх гэдэг маш хэцүү. Тиймээс Жионы ээж нь гэрээрээ янз бүрийн жижиг сажиг ажлууд хийгээд нэмэлтээр мөнгө олдог. Хувц оёсны дараа хувцсны тэр илүү оёдол моёдлыг нь түүдэг тийм ажил хийж исэн юм байна л да. Гэрээрээ тийм ажил хийгээд тэгэнгүүт үйлдвэрийнх нь жолооч нь айл бүрээр ингээ яваад тэр айлуудад хуваарлж өгсөн хувцснуудаа ингээ буцаад цуглуулдаг нэг тийм систем байсан юм шиг байгаа. За тэгээд тэр жолооч нь болохоор Жионы ээжэд даалгаж өгсөн ажлаа буцаад хүлээж авахтаа чи бол ингээ гарын урд аягүй сайтай юм аа. Ийм хоёрын хооронд ажил хийж байхаар илүү юм гарынхаа урд үг ашигласан ажил хийвэл яасан дэгээ хэлсэн чинь тэр үг нь болохоор Жионы ээжийн сэтгэлд нь хүрээд энэний дараа Жионы ээж нь үс засах тийм
курс суусан. За ингээд гэртээ илүү хямдхан үнээр хүмүүсийн үсийг засаж эхэлсэн. За энэ дээрээ ч өөрөө нэлээд юм авьяастай байж таараад Жионы ээж нь маш хичээнгүй ажиллаад олсон бүх мөнгөө хадгалдаг болсон гэж байна. За Жионы ээжийн түүхийг ярих юм бол бас 5 хүүхэдтэй айлын 4-р хүүхэд байсан. Жионы ээжийн төрсөн гэр бүл бол удаа тариалдаг байсан. Тийм учраас ч одоо нэлээд гайгүй мөнгөлөг юм уу чинэлэг байсан боловч одоо 1960-70-аад оны үед Солонгос өөрөө тийм газар тариалангийн талаас үйлдвэрчсэн улс болоод эдийн засаг нь өөрчлөгдсөн байгаа юм л да. Тэгмүүд эндээс болоод эдний гэр бүлийн одоо санхүүгийн байдал нь муудаад Жионы ээж болон эгч эмэгтэй дүүнэр нь тэр айлын 5 хүүхдийн охтууд нь даавны үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Бүгдээрээ одоо 10 жилээс төгсөөгүй те боловсрал олоогүй байхдаа яг харахгүй амьдралын эрхээр мөнгө олохын тулд даавны үйлдвэрт ажиллаж эхлээд даавны үйлдвэрлэлээс авсан цалингаараа болохоор хамгийн том ахыгаа их сургууль сургасан байна. Хамгийн том ах нь их сургуулаа сурж төгсөж дуусгаад өөрөө ажилд ороод өөрөө цалин мөнгө авдаг болонгуудаа бага эрэхтэй дүүгээ багшийн сургуульд сургасан байгаа байхгүй юу. За яг тэр мөчөд л Жионы ээж болон ээжийнх нь эгч дүүнэр бид нар хизээч их сургуульд сурахгүй байна. Одоо бид нар бүгдээрээ хичээж байгаа том ахыгаа сургуульд сургачлаа. Том ахад тэнгүүд дараагийнхаа одоо дүүг сурах ёстой шүү дээ. Тэрний эмэгтэй дүү байсан учраас шууд алгасаад эрэгтэй дүүгээ сургачихж байгаа байхгүй юу. Тэнгүүд хизээч бидрийг эмэгтэй хүүхдүүд болохоор сурахгүй юм байна гэдгийг ойлгоод өөрсдөө хөөцөлцөөр байгаа тэр үйлдвэрийнхаа гэрээтэй сургуульд хамрагдаад ямар ч байсан дунд олон бүрэн дунд боловсрлоо эзэмшсэн байгаа юм. Жион бол өсөж томроод бага ангид орж байгаа. 1-р ангид орж байгаа. 1-р ангид орсон чинь хамт суудаг одоо ширээнийх нь хөвгүүн нь Жионыг ерөөсөө зүгээр байлгадаггүй. Готл матлыг нь өшөөлөөл үс гэзгийг нь зулгаагаал үзэг балыг нь булаагаал гэдэг ч юм уу тийм ээ. Байнга өддөг. Багш нь бол Жионыг л ихвчлэн загнаад байдаг. Гэхдээ дараа нэг Жионтой хоёулахнаа байхдаа багш нь хэлдэг. Чи тэр хөвгүүнд таалагддаг байхгүй юу? Тийм болохоор тэр хөвгүүн чамайг шоглоод байгаа юм аа гэж хэлдэг. За тэгвэл тэр нь бол Жионд ямар ч утгагүй ойлгомжгүй санагдана. Гэх мэтчлэн сурж явжгаад Жион 3-р ангид байхад нэг бас юм үйл явдал тохиолдож байгаа. Тэрний юу юм бэ гэхээр эдний сургуулийнхан болохоор ингээд бүгдээрээ 30 хүүхэдтэй бол 1-ээс 30 хүртэл ингээд тоо оноогоод өгсөн. Өдрийн цаг болохоор тэр тооныхаа дагуу бүгдээрээ жагсаж агаад өдрийн хоолоо аваад иддэг юм байна л та. 1-ээс эхлээд одоо магадгүй 15 хүртэл нь өвгүүд хамгийн ихний одоо хідэн тоог дандаа хөвгүүдэд өгчдөг. Сүүлийн тоонууд нь болохоор охтуудад өгдөг. Тийм байсан юм байна. За энэ бас нөгөө юутай холбоотой ах тийм магадгүй Жионы гэр бүлт ч гэсэндээ ингээд хоолыг төрүүлээд нөгөө аавд нь эрэгтэй дүүд нь өгдөг штэ. Нас масыг нь харгалахгүйгээр за яг тэрнтэй адилхан сургууль ч гэсэндээ хөвгүүдэд хоолыг нь төрүүлж өхийн тулд 1-ээс одоо 15 гэдэг тоонуудыг оноож өгдөг байх л та. Гэтэл энд нэг асуудал байгаа. Юу юм бэ гэхээр Жион маш удаа иддэг. Тэнгүүд жишээлбэл Жионд нөгөө 20 гэдэг тоо оногдсон бай тээ. 20 дахь хүүхэд нь болоод хоолоо аваад ширээндээ суугаад идэх гэсээр байтал аль хэдийнэ хоолны цаг нь дууссан гэж багштаа загнуулаад жоох юм хэцүү стресстэй байдалд орж байгаа байхгүй юу. Гэтэл хөвгүүд жир нь бол угаасаа л жоох юм хурдан иддэг штэ тий. Тэгсэн чинь нэг өдөр ангийнх нь нэг охин нь багштаа хэлдэм багшаа энэ аим шудраг бус байна. Хөвгүүд угаасаа хурдан хоолоо иддэг хэрнээ хамгийн түрүүнд хоолоо авдаг. Охтууд удаан хоолоо иддэг хэрнээ ингээ хамгийн сүүлд хоолоо аваад охтууд ерөөсөө хоолоо идэж амжихгүй байна. Энийг өөрчлөе гэсэн чинь багш нь өнөөрэ тийм биш үү. Яагаад энэ том бодож байгаа юм болоо. За өөрчлөе гэдэг. Тэгээ өөрчилж байгаа хгүй. Гэхдээ хизээч нөгөө хөвгүүдийн ихний 15 байрыг нь оролдохгүй. Харин охтууд дотроо удаа иддэг охтуудтай арай урдуур дугаардаа олгоод хурдан иддэг охтуудтай хойгуур дугаар олгоод нэг тийм өөрчлөлт болж байгаа юм. За энэ нь бол яг 100% ялалт биш 100% өөрчлөлт биш ч гэсэндээ Ким Жион болон тэдний ангийн охтуудад нэг юм хөөрхөн дотор нь тэлийн гэх юм уу найдварын галыг асаачж байгаа юм л та. За гэхдээ л ер нь сургууль бас бүх зүйл тийм шудраг биш. Жишээлбэл багш нар дандаа л охтууд илүү ухаалаг, илүү одоо хичээлтэй, зүтгэлтэй гэж ярьдаг ч гэсэндээ хөвгүүд дандаа ангийн дарга болдог. Дараа нь Жион 5-р ангид орсон чинь эдний гэр бүл нь нэг шинэ орон сууц руу нүүж байгаа. 3 унтлагын өрөөтэй болчихж байгаа. За 3 унтлагын өрөөнд нь гэсэн чинь ээж нь хуваарлаад 2 охиндоо нэг өрөө өгчдөг байхгүй юу. Гэсэн чинь аав эмээ хоёр нь уурлаад юу яриад байгаа охтууд эмээтэйгээ нэг унтлагын өрөөнд ороод миний хүү ганцаараа нэг өрөөнд ороод тэгээ аав ээж хоёрны өрөөнд орно. Ингэж хуваарлагдана гэдгсэн чинь ээж нь үгүй ээ. Том охин маань аль хэдийнээр дунд ангид орсон. Бага охин маань удахгүй дунд ангид орох гэж байна. Охтууд өөрсдийнхөө орон зайтай байх хэрэгтэй. Заавал энэ охтуудаа өрөөтэй болгоно. Тэгээд ч наад манай хүү бол угаасаа бараг нялхаараа байна. Ээж тэгээд унтахыг хүсэж байгаа ш. Тэгээд ингээд хоёр охин
анх удаага ингээд дүүгээсээ болоод ямар нэг юм шийрлэх биш анх удаага өөрсдийнхөө өрөөтэй болж байгаа байхгүй юу. За энэ дээр бол ээжийнх нь оролцоо, ээжийнх нь зориг бол бас маш чухал. Дахиад хэдэн жил өнгөрнөө Жион одоо дунд ангийн сурагч болсон. За дунд ангийн сурагч болохоор бас нэг асуудалтай тулгардаг. Тэрний юу юм бэ гэхээр охтуудын өмсөх хувцсан дээр маш өндөр шаардлага тавьдаг. Заавал юпг өмсөх ёстой, клевч өмсөх ёстой, мак өмсөх ёстой. Дээр нэмээд юм хүзүүгээ ил гараагүй баг ингээд нэлээд дээшээ өндөр хүртэл юм хүзүүтэй цамц өмсөх ёстой, ботинк өмсөх ёстой. Ёслолын ч юм уу те нэг баярын үед өмсөх хатуу гутал гэдэг чинь тийм гутал өмсөх ёстой гэж аахгүй. Гэхдээ хөвгүүдэд болохоор ерөөсөө ийм шаардлага байхгүй. Хөвгүүд одоо худлаа үннийг өмд тэгэл пүүз мүз хамаагүй ингээ өмсчдэг байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг өдөр ангийнх нь бас нэг охин нь багштай хандаад багшаа ингээд аюул шудраг бас байна. Охтууд яагаад ийм амар бие барьсан ийм стандарттай дүрм журамтай хувцс өмсөд хөвгүүд яагаад ингэ бараг л хүссэн юм өмсч болж байгаа юм бэ гэсэн чинь багш нь яагаад гэвэл хөвгүүд завсарлагын 10 минутанд зүгээр сууж чаддгүй учраас хөвгүүдэд гадагшаа хөөж гараад тэр их эрч хүч энерги гадагшлуулахад нь туслах тийм чөлөөтэй хувцс хэрэгтэй байд юм а гэж хэлээд багш нь энэ яриаг хаачж байгаа байхгүй юу. Гэтэл охтууд ч гэсэндээ хоорондоо ярилцдаггүй. Бид нар ч гэсэн ийм амар одоо юпгтэй тэр хатуу гутлыг өмсөөгүй байсан бол бид нар ч гэсэн гарчгүй шүү дээ. Охтууд эрч хүчгүүдээ гарч гүйхгүй байгаа юм биш. Хэрвээ бид нар хөвгүүдтэй ижлэхэн хувцс өмссөн бол яг л хөвгүүдтэй ижлэхэл хөдөлгөөнтөл байх байсан шүү дээ гэж хоорондоо ярилцдаг боловч бас юу ч хийж чадахгүй л дээ. За тэгсэн ангийнхан нэг охин нь бас нэг өдөр яг сургуулиас тавсан тэр дүрм журмын дагуу хувцлаагүй ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь багш нь тэрийг ингээд шийтгээд биеийн тамирын талбай тойроод ийм явган суугаад алхахтыг штэ тий. Солонгосын кинон дээр тийм шийтгэлүүд аяух гар. Тэгээд алхах гэсэн чинь нөгөө охин шууд заа гэл явган суугаал ингээ алхсан чинь юпгтэй тэгээд дотроос нь дотор хувцсан харагдаж байгаа байхгүй. Тэнгүүд нь багш нь чи над юпныхаа хормоог доош нь дараа шамаг юм чи харагдаад байд гэсэн чинь нөгөө охин нь болохоор би яа тэгстэй юм би ингээд өмсгсөн хувцас чи өмсөөд тэгээ таны хийгсэн зүйлийг чи хийж гинэ би тэгж чадахгүй гэдгсэн чинь нөгөө багш нь баг өөрөө бантаад тэгээ нөгөө охины чинь шийтгэлийг нь зогсоочж байгаа. За ер нь энээс хойшоо бол охтуудын тэр дүрмд хувцсан дээр тавьдаг шалгуур шаардлага багш нар нь одоо илүү их юм нүд аниад өнгөрөөдөг болцсон гэх юм уу те. За магадгүй заавал тэр хатуу ултай гутлын өмсөөгүй юм пүүз өмсөд ирсэн байх юм бол заа гэж өнгөрөөдөг болцсон. Гэх мэтчлэн Жионы сургуулийн амьдралыг бас харуулсан байгаа. За тэгээ Жион 8 дугаар ангитаа ороод сарын тэмдэг ирнэ. За сарын тэмдэг нь болохоор солонгос гэр бүлүүдэд ямар байд юм бэ гэхээр ерөөсөө аамаа тэрийг мэдэх ямар ч шаардлагагүй. Энэ бол зөвхөн ээж охтуудын хооронд байдаг нууц байна гэдэг чинь энэ чинь цаанаа нэг юм буруу зүйл гэдэг утгатай ч юм шиг те ичмээр зүйл гэдэг ч юм шиг утгатай. Ким Жион ч гэсэндээ ингээд сарын тэмдэг ирсэн гэдэгт нь маш их гуйнгэлдэг, ичдэг. Тийм цаанаасаа л ичхүүрийн мэдрэмж төрөөд байдаг. За яаж сарын тэмдэг нэг өвдөлтөө ирдэг учраас өвчин намдах им уудаг. За тэр им нь бол Ким Жионы хувьд нөлөөлөх нь байтугай бүр илүү юм биеийг нь таагүй мэдрэмж төрүүлдэг. Тэгээ Жион бүр тэр үедээ хүүхд татаа гайхажсэн байгаа байхгүй юу. Нийт хүн амын тал хувь нь сар болгон гэж сарын тэмдэг нэрдэг юм байна. Энэ тал хувьдаа зориулаад яагаад ядаж нэг юм айтайхан үр нөлөө өгдөг им зохион бүтээчээгүй юм бэ гэж хүртэл бодож байгаа байхгүй юу. Би бас энэтэй санал нэг байдаг. Магадгүй эрэгтэй хүмүүст сарын тэмдэг ирдэг байсан бол ч юм уу те эрэгтэй хүмүүс жирэмсэн болдог байсан бол хүүхд төрүүлдэг байсан бол өнөөдрийн одоо бидний ажиллаж байгаа 7 хоногийн 5 өдөр 40 цагийн ажлын хуваар гэдэг зүйл эмэгтэй хүнтэй холбоотой эрүүл мэндийн үйлчлэлийн эм тан гэдэг ч юм уу. Тэгээ энэ бүх зүйл бүр тис өөр байхаас юм болов уу гэж боддتي. За ингээд цаг хугацаа орсон өрсөөр агаад Жион 15 нас хүрэн 1997 он болно. За 1997 онд бол бас та бүхэн мэдж байгаа байх Аз даяараа нэлээд том санхүүгийн хямрал болсон. За энэ санхүүгийн хямрал бол Солонгос улсыг ч гэсэндээ дайрч гарсан. Жионы аав төрийн албан хаагч хүнд бол энэ цаг үед бол өөрийнхөө гэр бүлийг тэжээхэд маш хэцүү байсан. За Жионы эгч нь бол одоо 12 дугаар ангид буюу төгсөх ангид орсон. За хэдийгээр гэр хоорондын юм санхүүгийн асуудалтай стресстэй байсан ч гэсэндээ Жионы эгч бол маш онц сурдаг. Тэр дүнгээ хэвээр хадгалж чадсан. За тэгсэн чинь Жионы ээж нь эгчт нь ингэж хэлж байгаа. Чи сөүлийн гадна байдаг, сөүлтэй ойрхон байдаг багшийн коллежид явчихаа. Эмэгтэй хүн багш мэргэжилтэй болчих юм бол дараа нь ээж болгоц чинь гэсэндээ ямар штэ гэж хэлж байгаа байхгүй юу. Яг багш нар ингээд ажлын цаг нь арай бага байдаг юм шиг байгаа. Тэгээ дээрэс нь мэдээж зуны амралттай тий. Тэгтэл Жионы эгч нь уурлаад хэрвээ
би эрэгтэй хүүхдээсэн бол эсвэл та хизээч наа зөвлгөөгөө манай эрэгтэй дүүдэхгүй байсан штэ гэж бас хэлж байгаа юм аа. Өсвөр наснда Жионы эгчээдч тэр ээж аваар нь хизээч сайн хүнтэй суугаад гэрлээрээ энэ гэдэг ч юм уу те чи одоо хүний эхнэр болно шүү, хүний ээж болно шүү гэдэг зүйл бол хэлж байгаагүй. Тэр нь бол одоо Жионы хувьд бол онцлог давуу талтай байсан. Гэтэ хоёр охин бол яг аав ээжийнхээ ажилтнанд туслаад маш их юм гэрээ ажлууд хийдэг байсан. Шинэ 100 гарахтаа зэрэгцээд Жионы эгч нас бид хүрэх үед бол Солонгос улсад гендрийн твширхийг хамгаалах зорилготой хэд хэдэн хуулиуд батлагдсан байгаа юм л та. Яванда Жионы эгч нь 12 жилээ төгсөхдөө ээжийнхаа хэлсэн нөгөө үгийг нь бодоод өөрөө ч гэсэн дүнэлтээ хийгээд багш бол ер нь тавгүй ажил юм байна гэж шийдээд тэгээ багшаар сурахаар болоод сургуулийн дотор байранд орохоор болоо яваад өгөн. За ингээ охиныгоо явсны дараа Жионы ээж нь аягүй харамсаад уйлаад би яагаад охиноо хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хийх гээд ингээ дарамтлчваа гэх мэтчлэн өөртөө бас буруу өгнө. За ингэсний дараахан бол Жионы аав нь тэтгэвртэй харж байгаа. За миний ойлгосноор энэ одоо Солонгос нөгөө тэтгэврийн хуримтлал гэж байдаг юм шүү байна л та. Тэтгэвртэй гарсан хойноо хэрэглэх мөнгө гэдэг ингээ насаараа ажилласан мөнгнөөсөө тодорхой хэмжээний мөнгийг хуримтлуулсан байдаг. Тэр мөнгөө авахын тулд эрт авахын тулд Жионы аав нь эрт тэтгэврт гарсан. За тэгээд аав нь бол хятадаас импортын бизнес эхлүүлэх гэж бодсон боловч Жионы ээж нь энийг эсэргүүцээд би чамаас илүү мэдэж байна гэгээд хамтдаа бизнес эхлүүлэхээр болно. Ээж нь бол ингээ бас нэлээд сэргэлэн ийм шинээр баригдсан офисын барилгын нэг давхрын газрыг нь талтад авчин. За ингээд энэ газарт бол янз бүрийн төрлийн ресторан ажиллах гэж үзнэ. Заримдаа амжилттай, заримдаа бүтлгүүтэлтэй ингээд амьдарч явах Жион одоо 10 жилээ төгсөх цаг нь болчихсон. За нэлээд хичээж өсөж байгаа Сөүл хотод урлагийн болон нийгмийн ухааны их сургуульд тэнцвчдэг. Жионы хувьд бол яг аав ээж нь эхний жилийнхэн сургалтын төлбөрийг ямар ч өссөн төлнө. За тэрнээс хойш бол яахыгаа ярилцж байгаа шийдъя гэдэг. Жион ч гэсэндээ өөрөө их сургуульд ороод онд сураад тэтгэлэг авна гэж бодож байгаа боловч эхний семестртээ 2.0 гэдэг голчтонтэй байгаа хгүй 4-өөс байх гэж би бодож байна. Тэгэхээр одоо 50% таа л сурсан гэсэн баг нэ. Их сургуульд бол онд сурна гэдэг нь Жионы бодож ирснээс илүү хэцүү зүйл байсан. Жион бол Аз болж бас аав ээжийн сургалтын төлбөрийг төлчихөж байгаа. Гэтэл Жионы найзууд дундаас сургалтын төлбөрийг төлж чадаагүй part time ажил хийх гээд part time ажиллаа хичээл сургуультайгаа тэнцвэржүүлж чадаагүй сургуулиасаа гарч байгаа зөндөө олон найзууд байдаг. Жион их сургуулийнхаа уулан талхалтын клубд нэгдээд тэндээ анхныхаа найз залуутай танилцаж үерхэж хэлдэг. За тэр залуу нь болохоор биеийн тамирын одоо чиглэлээр сурч исэн. Жионы бейсболын хөл бөмбөгийн тэмцээнүүдийг очиж үзүүлээд тэгээд ерөнхийдөө тэр залуу нь болохоор за энэ ер нь бол ерөнхий гол дүрм нь ийм шүү гэж хэлчихэд цаашаа Жионд юу ч тайлбарлаж өгдөггүй. Тэр нь болохоор нэг талаараа ингээд нөгөө залуу нэг охин тэмцээн дээр давуулж ирчээс та бүгдийг мэддэг юм шиг царайлаад байдаг. Тийм залуучууд дургүй. Охтууд гэдэг чинь өөрсдөө энэ тэмцээнийг үзээд тэр дүрм мөрөм нарийн нюансыг ойлгож чадах ухаантай хүмүүс шүү дээ гэж үздэг холбоотой. За их давгүй залуу байсан юм шиг байгаа юм. За энэ хооронд бол Жионы ээж нь нөгөө худалдаж авсан рестораныхаа эсрэг талд нь хүүхдийн эмнэлэг нэгдэж байгаа гэдгийг мэдээд за тухайн үед бол нөгөө шарсан дахин ажиллуулж ирсэн. Тэрийг шууд болоод авч явдаг, зөвхөн өрөөж өгдөг porridge гэдэг юм л да. Одоо зутан шүлний team ресторан нийцж байгаа байхгүй юу? Солонгосын кино эндрийг үзэж яхад гардаг штэ нэг юм сан будаага ингээд хилцаатал нь чанаад өвчтөө үед иддэг шүл хийчдэг. За яг team шүлний ресторан гэж аим шүү. Тэгтэл энэ ресторан нь маш амжилттай болоод за ингээд дараагийн жил нь болно 2 дугаар курс орно Жио. Тэгсэн найз залуу цэрэгт явцдаг. За тэгээд цэрэгт явсны дараа нөгөө би холдохоор сэтгэл холно гэдэг ч юм уу. Яг юм тулж уулзахгүй болохоор аюу хэрүүл маргаан гараад Жион тэр найз залуугаасаа салнаа. Тэр найз залуугаасаа салсны дараа Жион буцаад нөгөө их сургуулийнхаа ууланд алхалтын клубтэй эргэж нэгдэж байгаа юм. Тэгэхээр найз залуутай байх хугацаанд тэр клубээсээ төр гарцсан байсан юм шиг байгаа юм л да. За тэгээ клубийнхантайгаа ууланд алхаад тэгээ хамтдаа тэр уулын ёроолтын их юм амралтын газар унтчаад маргааш өглөө л алхах байсан юм шиг байгаа юм л та. Оюутнууд байна да тий бас нэг жоохон дөөж ууж муугаад гэтэл Жионы биеийн өвдөд нэг өрөөрөө ингээд төрүүлж ороод хүнжлийн доор ороод унтцсан байгаа. Унтаж байгаас ирсэн чинь тэр өрөөнд нь клубийнхаа хідэн залуучууд орж ирсэн юм ярьсан сууж идэг. Тэгсэн чинь тэр дундаа бүр ингээд Жионтой клуб дотроо нэлээд найзалдаг Жионы ингээд миний дүү гэдэг дээд курсын нэг залуу Жионы зажлаад нүлэмцэн бохшиг
ашиглуулсан хүүхэн энэ төр гэж ярьж байгааг нь сонсоод бүр амар санаа эвгүй санагдаад ичиж санаа зовсондоо болоод тэнд яг өөрийгөө байгаа гэдгийг бол Жион мэдэгдүүлээгүй. Тэгээ маргааш нь бүгдээрээ дахиад ууландаа аврахгаа уулзсан чинь нөгөө залуу нь юу ч болоогүй юм шиг "Өө сайн уу, сайхан амарсан уу" гэж Жионтой ярьсан. За тэгмүү Жион энийг болохоор одоо нөгөө эрэгтэй хүний хоёр нүүр гэх юм уу те тэрийг олж харж байгаа байхгүй юу. Хүн гэд хүнийгээ зажилсан байх гэж харж байна гэдэг чи юу гэсэн үг вэ те. За ингээд 4-р курстээ ороод Жион бол ажил хайж эхэлж байгаа. 40 орчим том компанид анкета явуулаад тэнцэж чадаагүй. Арай жижигхэн компаниуд руу явуулаад бас ажил орж чадаагүй. Хамгийн сүүлд ерөөсөө ажилд авна гэсэн бүхэл зарлуу анкетаа явуулж иж нэг хариу авч байгаа юм л да. За тэгээ тэр компанида ярилцлаганд орж байгаа 3 эмэгтэй ажил горилогч байгаа. Тэгсэн чинь тэр ажлын ярилцлаган дээр ингэж асууж байгаа юм. Хэрвээ үйлчлүүлэгч чинь чамайг хүсээгүй байхад чиний бие төрүүл яах вэ гэдэг асуулт байгаа. Тэгмүүд Жион болохоор ийм дундыг баримтлсан хариулт хэлхийн тулд би шууд өрөөнөөс гараа явна гэж хэлдэг. Хоёр дахь эмэгтэй болохоор би тэр үйлчлүүлэгчид битгий надад бэлгийн дарамт учруулаад ээ. Хэрвээ болохгүй бол би цагдаад мэдэгдэнэ гэж хэлдэг. Гурав дахь эмэгтэй нь болохоор би өөрийнхөө өмссөн хувцс болон хандлага эргээднийг харна. Магадгүй миний өмссөн хувцс эсвэл хандлагаас болоод үйлчлүүлэгч тийм үйл хийсэн байхаар ярилцлагын төгсгөлд энэ гурван эмэгтэй хинэнч тэр ажилд орч чаддгүй. Жион ажилд орч чадахгүй байгаадаа нэг хэсэг бол нэлээд готорно. Ээж өвч хоёр нь болохоор энд ерөөсөө санаа зовох зүйл байхгүй бүх зүйл болдгоороо болно гэж хэлнэ. Гэтэл Жионы аав нь болохоор за чи тэгвэл тэгж яхаар зүгээр л хүнтэй сууж ачтээ гэж хэлсэн чинь Жионы ээж нь бүр амар уурлаад ширээгээ зохиж аваад чи дахиад охиндоо ийм одоо илэрсэн баларсан шал өнгөрсөн хуучин зүйл яриад үзээрэй гэж хэлж байгаа юм л да. Жионы аав нь гэсэн чинь ихнэрийнхээ ууралж байгааг хараад бүр гайхаад за тэгээ тэр оройн нь бол Жион нэг маркетингийн агентлагт анкета явуулсан байсан. Тэр ажилдаа орсон гэдэг тэр сайн мэдээг хүлээж авнаа. За ингээд Жионы төгсөлтийн баяр болж байгаа. Энэ үедээ Жион бол бас нэг шинэ найз залуудаа болчихсон байсан. Шинэ найз залуугаа аавичтэй танилцуулаад за ингээ ажлын гараан дээр гарч байгаа. Жионы компани болохоор 50 орчим ажилтнтай. Ер нь бол бас энэ жоохон том компанийн тоонд орох юм байна л да. За ихэнх юм нөгөө өндөр одоо албан тушаалыг нь бол эрэгтэй хүмүүс харшдаг. Жион өглөө алга ажилдаа ирээд ажлынхандаа кофег нь хийж өгдөг. Бүр яг хүн болгоны хүслийн дагуу зарим нь чихтэй, зарим нь хэрэг, зарим нь чанга, зарим нь сул энэ төр гэж өгж байгаа шүү дээ. За тэгсэн чинь Жионыг хариуцсан менежер нь болохоор эмэгтэй хүн байдаг. Тэр компанид цорын ганц байгаа эмэгтэй менежер. Бусад бүх менежерүүд нь эрэгтэй. Компанид хэл ам бас нэлээ байгаа юм л да. Ганц энэ эмэгтэй менежерийг зарим нь бол ингээд аягүй магтдаг, аягүй мундаг хүн гэдэг. Зарим нь болохоор наач өстой шуламжтай, яг л чулуун зүрхтэй гэдэг ч юм уу те. Яа тэгэхээр энэ менежер өөрөө хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхдийг нь ээж нь гэрт нь хараад эмэгтэй болохоор өөрөө ажилдаа ирдэг юм байна л да. Гэхдээ энэ эмэгтэй менежер нь болохоор Жионд маш сайн ханддаг. Битсэн тайлан майланг нь үзээд чи ингэж тэгж сайжраарай. Ингүүл тэгвэл зүгээр шүү гэж зөвлөгөө сайн өгнө. За түншлэн ерөөсөө битгий дахиж энэ байгаа хүмүүст тэр өглөөний кофег нь хийж өгчий гэж хэлдэг. Яа тэгэхээр одоо энэ эмэгтэй энэ ажилсан хугацаанд анзаараад байхад шинээр ажилд орсон хүмүүсийн дандаа эмэгтэйчүүд нь хинч асуугаагүй байхад иймэрхүү ажлыг хийдэг юм байна л да. Цай кофег нь бэлдэх ч юм уу те эсвэл офис тгийний төрс өдөр боллоо гэхэд бялоонд нь явдаг ч юм уу. Эмэгтэйчүүд өөрсдөө санаачлахаараа тэрийг хийгээд байдаг. Эрэгтэйчүүд болохоор хизээж тэрийг хийдгүү. Гэхдээ эцсийн дүндээ кофе хийлээ гэд ч юм уу эсвэл тортонд явлаа гэд баярлж байгаа хүн байхгүй. Харин ч баг тэрнээсээ болоод ажлаа салгартуулж идэг бол эрэгтэй шинэ ажилчид хизээж тийм мэдэггүй. Тэглээгээд хинч бас тэднийг загнадаггүй юм байна. Эмэгтэй менежер нь Жионоос өөрийнхөө ажил амьдралын түүхийг ярьж өгдөг. Энэ компани жижигхэн дөнгөж хэлж яхад нь л даах ажилд орж исэн. Ажил дээр эрэгтэй хүнээс дутгааргүй гэдгийг харуулна. Өөрийгөө баталнаа гэдэг маш их тийм амбицтай байсан. Тиймээс ч одоо дөнгөж төрчөөд 1 сарын дараа ажилдаа орсон. За ихэнх үед бол тэр өөрийнхөө тийм ажлын этик гэж ярьдэн шүү дээ. Ажилдаа үнэнч байгаагаараа барахчихсан бол жаахан бодоод үзсэн чинь өөрийнх нь араас орж ирэх дараагийн эмэгтэй ажилчдаа нөхцөл байдлыг улмал хүндрүүлээд өгсөн болов уу гэж боддог болсон. Яа тэгэхээр би ингээд эрэгтэй ажилчдаас дутахгүй гэдгийг харуулахын тулд нэг төрөөд 1 сарын дараа ажилдаа орсон бол дараагийн эмэгтэйчүүд ч гэсэндээ тийм дарамт шахалтанд орох үедээ энэ компаниас тэр эмэгтэйчүүдэд олгож байгаа бүх тэр давуу талуудыг, бенефитүүдийг ашиглаж чадахгүй байх үедээ тийм нөхцөл байдалд орчих үедээ гэж их ботсон байгаа. За ингээд менежер нь тушаал твсээр байгаад одоогийнхоо энэ менежерийн төвшөнд ирэнгүүтээ маш олон бас өөрчлөлтүүдийг хийсэн. За энэ Солонгосын соёлд
Японы соёл бас тийм байт юм шиг байна. Нөгөө ажлаа тарангуудаа ажлынхнаар айгүй их сууж, уудаг, хоол иддэг тийм. Ажилчдаараа зугаалганд явдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо үйл ажиллагаануудад гэр бүлтэй болцсон, үр хүүхэдтэй болцсон ажилчид ороход маш хэцүү байдаг. Тийм учраас эдрийг ерөөсөө бүгдийг нь байлуулсан. За мөн эмэгтэй ажилчдаа декретэнд суух гэж одоо ярьдаг шүү дээ. Тийм боломжоор хангахыг хичээсэн. За тэгээд нэг эмэгтэй ажилчин нь бол хүүхдээ төрүүлчихэд 1 жил хүүхдээ харж агаад эргээд ажилдаа ороход нь бол маш их баярлсан гэж хүлээж авдаг. Харамсалтай нь гэхдээ тэр эмэгтэй нь болохоор ажилдаа орчоод хэдэн сарын дараа хүүхдийг нь харах хөнгөө болсон учраас буцаад ажлаасаа гарсан юм харамсалтай үйл явдал болж исэн юм билээ. Жионы хувьд бол ажилдаа дуртай, ажилдаа сайн, хамт ажиллаж байгаа хүмүүстэй ч гэсэндээ дуртай, нэлээд хичээнгүй хичээж ажилдаг. Гэхдээ яг ийм одоо удирдах албан тушаалтнаас ч юм уу тэ эсвэл эрэгтэй ажилчдаас өөрийг нь ийм тухгүй болгох зүйлүүд аюух болоод байдаг. Үе ингээл болоод байдаг. Зүгээр л нэг юм жижигэн доромжилсон үгнүүд байдаг шүү дээ. За номон дээр гарсан жишээ биш л дээ. Гэхдээ зүгээр л өө чи юм давуу хүнтэй суудсан юм уу? Чи чинь тэгвэл баг gold digger юм шүү гэл тэнгүүд. Ажилчид нь хамтдаа нэр хийтэл инээгээл гэтэл тэр нь болохоор ингээд уулнал чамайг жоохон доромжлоод байгаа. Гэхдээ ингээ хүмүүс инээгээд тахаар чи тэрийг эсэргүүцээд юу ч хийж чадахгүй ч юм уу иймэрхүү зүйл. Ажлын орчинд ч гэсэндээ хүмүүс ийм хоёр нүртэй зам байдалтай зөндөл тулгарч байгаа юм л да. За жишээлбэл ажлынхаа дараа ажилчдаараа бөөнөрөө хоол идээ сууж исэн чинь за эдний бүр нэг хилцэн эрэхтэй дараа нь Жионыг ингээ өө гэдэг шахаад байдаг. Жион бүр ингээ үнэхээр уумааргүй байдаг те. Тэгээ зарим нэг одоо өгсөн хундгийг нөгөө асгаж масгадаг ч юм уу өөр аяганд хийдэг мэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар аргалсан гэсэндээ маш их согтцчдөг. Тэгээ байжсэн чинь нөгөө дараагийнх нь утсан дугаараад гараад ороод ирэхтэй дэмэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Манай охин их сургуулийн оюутан өнөөдөр тэгж ойроодсон гинэ. Тэгээ хайрах гэсэн чинь годомжин цогтун хүмүүсээс яагаад байгаа гинэ. Би очиж охтон авахар боллоо баярлаа баяртай гэж яад өгчдөг байхгүй юу. Дотроо Жион боддог. Яг энэ хүн шиг л хүмүүсээс болоод өнөөдөр тэдний охин шүн орой ганцаар алхахаас айж байгаа штэ тий. За ингээд байжсэн чинь эмэгтэй менежер нь Жионыг болон Жионы хажуудаас суудсан байсан нэг эрэгтэй шинэ ажилтан байсан. Тэр бас нэлээд согтцсон. Тэр хоёрыг яв гэд таксийн цуулга явуулчихж байгаа юм л та. Замдаа тэр хоёр ингээд convenience дэлгүүр те одоо CU ч юм уу ороод Жон сэргийгээд кофе аваад уусан байгаа. Жион тэгсэн чинь кофе уугаад гадаа сууж ирснаа шууд тэнд ингээд тасраад өгсөн. Тэгээ нөгөө шинэ ажилтан залуу нь яхаа мэдгүй байж байгаа. Жионы найз залуу нь залгсан чинь найз залуу нь ирээд тэр хоёрыг хардаад тэгээ салчиж байгаа байхгүй. За энэ үйл явдал нь болохоор яг нөгөө хилцээний дарга гэдэг хүний бодлого үйлдэлээс болоод Жион бас яаж давхар хохирж байгаа юм бэ гэдгийг харуулсан юм болов уу гэж бодсон. За энэний дараа бол Жионы компани нь нэг шинэ юм төлөвлөгөөний хилтэс гэх юм уу шинэ хилтэс байгуулж байгаа. За энэ төлөвлөгөөний шинэ хилтэс Жион орох магадлал өндөр байсан. Жион ч гэсэндээ өөрөө орохыг аягүй хүсэж байсан. Тэгсэн чинь эцсийн мөчөд Жионтой хамт зэрэгцээд ажилд орсон нэг залуу тэр баг руу оруулчихж байгаа байхгүй. Дараа нь ингээд сонссон чинь яадаг вэ гэхээр эмэгтэй ажилчид болохоор угаасаа ингээд байж агаад хүнтэй суугаад хүүхд төрүүлээд тэгээ ажилласаа гарчна. Эрэгтэй ажилчид л энэ компанид урт удаан хугацаанд ажиллах боломжтой. Тийм болохоор ийм гоё боломжууд те гоё ажлууд шинэ ийм өөр роолууд гарч ирэх юм бол эрэгтэй хүмүүсийг аль болох тийшээ тавьдаг. Тэдрийг тэгж урамшуулдаг. Эсвэргээрээ жоох юм хэцүү одоо үйлчлүүлэгч хэцүү клиент ч юм уу хэцүү ажил уйтгартай зүйл гарчих юм бол тэрлүүгээ аль болох эмэгтэйчүүдийг тавьдаг гинэ. Яагаад тэгэхээр тэрсээ тэр үеийн эмэгтэйчүүд ажилласаа гарна. Эрэгтэй ажилчдаа тийм хэцүү зүйл рүү тавьж тэдрийг нохоохыг хүсдэггүй гэж байгаа байхгүй юу. За ингэж явсараад 2012 он руу ирж байгаа Жион одоо 30 настай болчихсон. За энэ үедээ бол одоогийн нөхөртөөгөө танилцаад нөхрийнхөө аав ээж болон өөрийнхөө аав ээжтэй энэ эдгээ бөөнөрөө уулзаж танилцж байгаа. За тэгээ энэ уулзлын үеэр л яг Жионы ээж нь манай охин тэгээ одоо хичээл ном гэж явсаар агаад гэрээ ажил бараг мэдхгүй дээ гэдгсэн чинь нөхрийнх нь ээж нь болохоор өө тэгэл ямар ч эмэгтэй хүн гэрээ эзэгтэй эхнэр болохоор тэр гэрээ ажлыг чи суртан штэ гэдэг жаахгүй. Дотроо болохоор Жион юу ч утсан бэ гэхээр би ингээд энэ бүх цаг хугацаанд аав ээжтэйгээ хамт амьдарчсэн. Манай нөхөр болохоор энэ хүн болохоор 10 жилийн туршид ганцаараа амьдарсан. Тийм болохоор уул нь бол гэрээ ажлыг надаас илүү мэдэн штэ. Яагаад энэ хүн гэрээ ажлынхаа одоо ихэнхийг нь хийж болохгүй юм болоо гэж дотроо бодож исэн гэж байгаа байхгүй юу. За тэгээ энэ хоёр болохоор өөрсдөө хадгалсан байсан мөнгөө нийлүүлээд байрны одоо депозитны мөнгийг бас олж байгаа юм бол да. Жионы хувьд болохоор оюутан болоод ч тэр насанд хүрсэн одоо хүн болоод ч тэр дандаа эцэг эхтэйгээ хамт амьдарсан байр тоог цахилгаан бас дулааны мөнгө төлөх шаардлагагүй байсан ч гэсэндээ ганцаараа 10 жил байр түрээслээд хамаг юмаа даагаад амьдарсан нөхрөөсөө хамаагүй бага мөнгө хураасан байдаг байхгүй юу.
Тэр нь болохоор Жион үрэлгэн байсан гэсэн утгатай биш. Харин нөхөр нь илүү өндөр цалинтай байсан гэсэн. Энэ нь ингээд Жионы жоохон имзэглүүл нь уул нь бид хоёр яг ижлэхэн хугацаанд ажилласан. Ижлэхэн л хичээж ажилласан. Ижлэхэн олон цагаар ажилласан. Надад бүр даваа талтай байгаад ахад хүртэл яагаад миний цалин ийм бага байгаа юм бэ? За энэ gender pay gap гэдэг те хүйсийн цалингийн зөрүү гэх юм уу? Бас айгүй том асуудал байгаад байдаг. За жишээлбэл Европын албанд гэж байгаа байхгүй юу? Дундчлаад гаргасан мөнгө байгаа. Эрэгтэй хүн 1 евро олж байхад эмэгтэй хүн 88 цент олж яадаг. Буюу хүйсийн цалингийн зөрүү нь дунджаар 12% байдаг. Гэсэн бас тийм тооцоол байдгийн мэлээ. За тэгээ Солонгос шиг илүү юм хүйсийн зөрүү ихтэй улсад бол энэ зөрүү нь бүр л их байсан байгаа хэл та. За юутайш тэгээ Жионы хувьд бол гэрэлсэн амьдрал ал маш таалагдсан. Нөхөртөө адилхан хоёулаа урт цагаар ажилладаг ч гэснээ хамтдаа кино үзээд амралтын өдрүүдээр хамтлаа унтаж аваад орондоо кино үздэг. Нөхөр нь шарсан талах хийгээ тэрийг нэгддэг гэдэг ч юм уу те. Одоогийн байдлаар бол нэг юм Жионы нуруунд дээр илүү хүнд ачаа ирсэн зүйл байхгүй аз жаргалтай байгаа. Гэрлээд 1 сарын дараа нөхөр нь нэг сэдвийг хөндөж ярьдаг байхгүй. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр хэрвээ ирээдүйд хүүхэдтэй болох юм бол хүүхэд нь хэний овгийг авах вэ? Ээжийнхээ овгийг уу, аавынхаа овгийг уу гэдэг асуудал байгаа. 2009 он хүртэл Солонгос хожуу гэдэг нэг систем байдаг байсан байл та. Тэр нь юу юм бэ гэхээр тухайн гэр бүл төрж мэндэлж байгаа бүх хүн аавынхаа овгийг автоматар авнаа гэдэг байсан бол 2009 онд энэ нь болоод аав ээжийнхээ альныхын ч овгийг авч болохоор болцсон байт юм байна. Гэхдээ яг нөхөр нь ингээд миний овгийг өгчөө. Миний овг чинь давгүй л ов штэ. Жун гэдэг ов байхгүй. Давгүй л ов штэ гэж эхнэрийгээ нэлээд ятгаад эхнэр нь бол яг зөвшөөрж байгаа. Эхнэр нь гэдэг Жион штэ. Жион бол зөвшөөрж байгаа. Гэхдээ нэг юм сонин дотор нь жоохон сэтгэл зүйтэй. За ингээд Жионы аав ээж тэр нөхрийнх нь аав ээж тэр сайн мэдээг хүлээгээд байгаа байхгүй юу? Сайн мэдээ гэдэг нь хүүхэдтэй болсон мэдээ. Нэлийн хэдэн сар өнгөрнө. За тэгэнгүүт мэдээж хоёр талынхнаас за ялангуяа хадмын талынхнаас Жионд ингээд эрүүл мэндийн асуудал байгаа юм шүү гэдэг зүйл гарч ирнэ. Нөхрийнх нь аавын төрсөн өдрөөр бүгдээрээ гэр бүлээрээ нэлээ өргөн хүрээнд ингээд тэмдэглээ байжсэн чинь бараг уулзж байгаагүй шахуу аавынхын талын хамаатнууд нь тэгж хэлээд байгаа байхгүй юу? Чиний цусны эргэлт ч удаа юм шүү. Чиний над умаа энтер ч болдог юм шүү. Сав суулгах ч болдгүй юм шүү. Шууд л улаан нүрэнд нь ингээд хэлцдэг. Жиам болохоор манай гэр бүл хизээ хүүхдтэй болох нь бидний асуудалтай гэж хэлмээр байгаа боловч тэр олон одоо ахмад насны өдөөс юм хэлж чадахгүй штэ. Гэхдээ буцаад гэрлүүгээ сөүл рүү ирэх замдаа нөхөртөөгөө хэрэлдэн чи намайг хамгаалсангүй гэд гомдно. Гэтэ ирснийхэн дараа нөхөр нь Жионоос уучлалтгүй би чамайг гэр бүлийнхнийхээ өмнө хамгаалдаг байжээ. Чамд ямар ч асуудал байхгүй гэж хэлдэг байжээ. Гэтэ энэ угаасаа айгүй муухай гоостэй те шууд ягаад Жионд асуудал байгаа гэж бодоод олон хүмүүсийн өмнө тэгж хэлж байгаа юм те. Гэтэ нөхөр нь гэдэг хэрвээ хоёулаа хүүхэдтэй болчих юм бол гэр бүлийнхэн маань юу ч хэлхээ болж штэ. Тэртээ тэр үйл хязгааны цагт хүүхэдтэй болохоос хойш одоо яага болж болохгүй гэж. Тэгэл Жионы хувьд болохоор эгчин өнгөрсөн жил гэрэлсэн ч гэсэндээ одоо хүртэл хүүхэдтэй болоог байгаа. Ер нь эргэн тойронд нь тийм жирэмсэн ч юм уу хүүхэдтэй хүн байхгүй. Тийм болохоор нэг талаас айцтай байгаа. Нөгөө талаасаа энэ бүх зүйл Жионы ажил карьерт нь яаж нөлөөлөх вэ? Амьдрал нь яаж нөлөөлөх вэ гэдэгт санаа зовж байгаа. За энэ санаа зовсныгоо нөхөртөө хэлсэн чинь нөхөр нь би чамд тусалнаа гэж хэлдэг байхгүй юу? Гэтэл Жион уурлаад тусалнаа гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Энд чинь чиний ч гэсэн хүүхэд штэ гэд хэрвээ хүүхэдтэй болох юм бол Жионы хувьд юуг золиослох хэлдэг. Магадгүй ажил карьераа золиослох байх. Хэрвээ ажил карьераа золиослохгүй гэх юм бол ажиллаа хийж авах хоорондоо хүүхдээ хэн нэгэнд харуулна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энэ гэмшилтэй буруутай мэдрэмж төрөх болно гэдэг ч юм уу. Тэгээ Жион нөхрөөсөө зүрлээ асуудаг байхгүй. Би иймэрхүү зүйлүүд золиослох юм байна. Чи юугаа золиослох юм бэ гэсэн чинь нөхөр нь болохоор би тэгэл найзуудтайгаа уулзаж чадахгүй, оройд чадахгүй штэ. Магадгүй ажлынхантайгаа орой хоол идэж сууж чадахгүй болох байхаа гэдгсэн чинь Жионы дотор бүр үнэхээр амар хэцүү мэдрэмж төрдөг. Нөхрийнх нь гаргаж байгаа золиос өөрийнх нь гаргаж байгаа золиосын хажууд бүр юу ч биш юм шиг санагддаг. Найзуудтайгаа уулзах чадахгүй, ажлынхантайгаа магадгүй орой хоол идэж чадахгүй. Гэтэл нөгөө хүн чинь ажил, карьер, амьдрал, бие, сэтгэл одоо юу гэдэнтэй өчнөө юмаа золиослох гэдэг. За гэхдээ л яг Жион жирэмсэн болно. Тэгсэн чинь бүр маш аимшигтай хордлоготой. За энэ хордлого нь бүр жирэмсэн болсон цагаас нь ахуулаад төр хүртэл нь үргэлжилсэн. За компани нь болохоор яг жирэмсэн эмэгтэйчүүдийг ажлын цагаа 30 минутаар оройдуулж эхлэхийг зөвшөөрдөг. 8-аас ажилтдаг бол 8:30 тэгж болно гэсэн үг шүү дээ. Жион тэгээ жирэмсэн болсон гэж би ажлынхантаа хэлсэн чинь ажлын залуучууд нь тэгж ярьж байна. Йоо ямар сайхан юм бэ ажилдаа
30 минут оройтч ирээл. Гэтэл тэр 30 минут нь Жионы хувьд юу ч биш. Өглөө босоод аимшигтай бөөлжүүл дотор мохорол хөвөөлал хэлж байгаа. Тэгээ шарандаа Жион би ерөөсөө тэр 30 минутын боломжийг ашиглахгүй гэж бодоод ажилдаа цагтаа ирдэг. Гэхдээ бас бусад эмэгтэйчүүдээ гай болчуудаа, дарамт болчуудаа гэсэн бодлол Жионд төрдгөө. Жирэмсний нэлээд сүүл сар Жион нэг өдөр ажиллаад харчаад метронд суугаад гэртээ харихаар болдог. За тэгээ метронд суусан чинь маш том гидстэй байгаа шүү дээ. Босоод өгөх хүн олдохгүй. Олон өнөр ингээд царайчлаад харж байгаа байхгүй. Тэгсэн их сургуулийн оюутан болтой гэмээр эрэхтэй босоод босохдоо чихэнд нь ингэж шимж байгаа байхгүй. Тэгээ ийм том гидстэй болтлоо ажиллаж байгаа юм чинь чи юу хүүхдэд тийжээж дийлэх юм уу гэд нэг юм хөнгөнд оромжилсан үг хэлээд за энэ үг нь бол Жионд бүр амар хүн дээр тусаад уйлаа дараагийн зогсоол дээр метроноосоо буугаад таксидаад гэртээ ярьж байгаа юм аа. Жион ер нь бол охинтой болох гэж байгаа гэдгийг мэднэ. За Жион болон Жионы нөхрийн хувьд бол хүүхэд нь хүүчээс охин ч гэсэн хамаагүй байсан. Гэтэл аав ээж нарын хувьд тийм биш үжээ. Жионы ээж нь жишээлбэл за зүгээр дээ дараагийн хүүхэд ч юу хүү байх болно гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр муухай аваадтэй. Нөхрийнх нь ээж нь болохоор надад хамаагүй юу гэсэн үг юм бэ те ингээд. Яг эмэгтэй хүний хувьд хизээ нэгэн цагт эмэгтэй хүүхэд байсны хувьд яг ингэж хэлж байгаа зүйлүүд нь бүр үнэхээр муухай санагдсан. Хоёр дахь төвшний хүн ч юм шиг те. Эрэгтэй хүн бол яг хүн, эмэгтэй хүн болохоор хоёр дахь төвшний хүн юм шиг ийм мэдрэмж надад төрүүлсэн. Тэгээ хамгийн гол нь Жионы үеийнхэн хүртэл тэгж хэлээд байдаг гинэ. Би ингээ хүү төрүүлсэн болохоор хадмуудынхаа хажууд айгүй нүүр бардам байдэн штэ гэд. Хүү төрүүлээг болохоор хадмынхаа хажууд нүүр бардам байж болохгүй ч биш. За ингээд төрөх төгтөд нь Жион нөхөртөөгөө ярьж агаад хүүхд харах хүн байхгүй, аав ээж нь ирж тусалж чадахгүй. Хүүхдээ хэрвээ бүр нэг юм ясал цэцэрлэг өгөх юм бол төлбөр нь хэтэрхий өндөр учраас Жион ажилласаа гараад хүүхдээ харахаар бодноо. Хэдийгээр ийм зүйл болно гэдгийг Жион мэдчихсэн ч гэсэндээ сэтгэл санаа нь хэцүү болох нь тодорхой. Хэдийгээр ажил нь тийм гоё ажил биш, өндөр албан тушаалтай биш, лаг цалинтай биш ч байсан ч гэсэндээ эн чин тэр хүний хамтран ажиллагчид байсан тэр ажилласаа тийм таашааллыг аз жаргалыг мэдэрдэг байсан. Яг энэ номынхаа үйл явдлын дагуу 2014 онд Жионыг ажилласаа гарах үед нь Солонгосын яг статистикаар бол гэрэлсэн 5 эмэгтэй тутмын нэг нь гэрлэлтээс жирэмсэн болсноос эсвэл хүүхдээ харахын тулд ажилласаа гардгаа гэдэг ийм статистик байсан. Энэ номын бас нэрээ нэг сонирхолтой юм нь бүлэг болгоны төсвөлд нь яг тэр бүлгийн үйл явдалтай холбоотой статистик мэдээллүүдийг оруулж өгсөн байсан. Бас аягүй сонирхолтой юм байлээ. Жион эцэст нь инх амарчиж охинтой болно. Охиндоо Живон гэдэг нэр өгнө. Гэтэл бяцхан Живон бол байнга ээжтэй тэрвэрлэх хүсэлтэй, байнга уйлдаг. За 2 цаг тутамд хөхөө өөхөх ёстой. Жионы хувьд тэгэхээр энэ байнга уйлж байгаа хүүхдээ аргадах, саатуулах юу ч хийсэн байсан хамаагүй хүүхдээ байнга тэрвэрэх. За 2 цаг тутамд хөхөхийн тулд 2 цагаас илүү нойр авч чадхаа болно. Сүүлдээ бүр ингээд гарынх нь бугуун өвдөд Жионы аавд нь охиноо үлдээгээд эмнэлэгт үцүүлсэн чинь эм чин тийж хэлж байгаа хгүй. Угаасаа төрснээ дараа ингээ гарын бугуу өвдөх бол байдгал зүйл гэдэг юм аа. Энийг эдгэхийн тулд амраах ёстой. Өөр ямар ч имчилгээ байхгүй. Гэтэл ялах хүүхэдтэй хүний хувьд хүүхдийнхаа даав угааж байгаа, хоолыг хийж байгаа, гэрээ цэвэрлж байгаа тэр хүний хувьд амраах ямар ч боломж байхгүй шүү дээ тий. Тэгээ эмчин бол ерөнхийдөө за тэгэл төвчгөөсөр аргагүй дээ л гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгээ ер нь бол төвчгөөсөр аргагүй дээ гэж бас маш олон зүйл дээр хэлдэг юм байна лээ. Жион нэг өдөр ээжээсээ асуудаг. Ээж нь ч гэсэндээ Жион тусалж чадахгүй байгаа л да нөгөө шинэ ресторан нээсэн байгаа шүү дээ. Тэгээ ээжээсээ асуудаг. Та ингээд залуу байхдаа биднийг ингээд нялх байхад ямар байсан бэ гэсэн чинь маш хэцүү байсан. Би бүх зүйлийг ганцаараа хийдэг байсан. 3 хүүхдээ асар шаламжлахаас гадна Жионы эмээг бас асар шаламжлах ажилдаа байсан. Үргэлж юм ядарсан, өвдсөн, зовсон аюу хэцүү байсан гэдгийг хэлдэг. Тэгсэн чинь Жион энийг сонсоод маш их гайхдаг. Яа тэгэхээр амьдралдаа анх удаага ээж нь өөрийнхөө амьдралын талаар ингэж гомдлож гэх юм уу те яг үннийг ярьсан байгаа байхгүй юу. Жионыг төрөөд удаагүй байхад нь ажлынх нь нэг эмэгтэй эргэж ирдэг. За мэдээж хүүхдэд нь хөөрхөн хувцас тоглоом авчирхаас гадна Жионд нэг юм уруулны чигшүүлэгч тос авчирж өгдөг байхгүй. Тэр бэлгэн бүр Жионы сэтгэлд амар хүрнэ. Яад гэхээр ихэвчлэн эргэж ирж байгаа хүмүүс нь ер нь хүүхдэд нь л юм авчирж өгдөг болохоос биш. Ээжд нь барагтай л юм авчирж өгдөггүй. Нөгөө талаас зүгээр л уруул чигшүүлэгч тас өгч өгнө гэдэг. Чи ингээд өөрийнхөө эрүүл мэндтэй гэх юм уу анхаараарай. Энэ чамд хэрэг болох зүйл, нэмэр болох зүйл гэж өгж байгаа байхгүй юу? Хэрвээ уруулын бод өгсөн бол ч юм уу те Жионд чи ингээд өөрийгөө хайцсан байна, гоё бай. Нүрээ бод гэж хэлж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх байсан гинэ. За тэгээ тэр найз нэрэд нэг
ажил дээр нь болсон тохов живээ ярьж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэдний ажлын security хийдэг залуу цагтаад баривчлагдсан гинэ. Яагаад гэсэн чинь эмэгтэйчүүдийн нойлын нэг юм өрөөнд нь жижигэн дөрвөлж өөрөө байдаг шүү дээ. Тийм өрөөнд нь нууц камер байрлуулсан. Тэгээ эмэгтэйчүүдийн бие засаж байгаа нүцгэн байгаа доод биеэрээ тийм нүцгэн байгаа бичлэгүүдийг нь авангуудаа юм porn сайтуудаар тэрийгэ тараацсан. Тэрийг нь ажлынхан зарим эрэгтэйчүүд нь хүртэл олоод үзээд хоорондоо ингээ хуваалцсан. За тэгсэн чинь ажил дээрээ нэг нууцаар үерхдэг эрэгтэй эмэгтэй хоёр байсан байгаа байхгүй юу. Тэрний эрэгтэй нь тэр бичлэгийг нь бас үзэнгүүтээ найз охиндоо чи тэр нойл руу бити ороорой гэж тэгээдсэн гинэ. Тэгээд найз охин нь яасан ийсэн гэж шахаж шалгаасаар байгаад юу болсныг нь олж мэдээд тэгээ бусад эмэгтэйчүүдтэй хэлээд цагдаа магдаа дуудаад бөө юм болгоод баривчлагдсан гэж байгаа байхгүй юу. Энэ тэгээ бас нөгөө Солонгос байдаг нэг юм өвөрмөцтэй асуудал байгаад байгаа. Нууц камерын асуудал мэдрэл муутай гаж донтой юм шиг одоо шинэ ингээ юб өмсөө явж ийл юбгийн доогуур ингээ камера оруулаад зургийг нь авах тэгээ тэрийг олон нийтэд хуваалцах порн сайтуудаар хуваалцах юм донтой хүмүүс одоо Солонгост их байдаг. Энэ бүр маш том асуудал дагуулсан ийм сэдв байгаа. Тэгээ хамгийн гол нь нэг компанид нэг байгууллагад ажиллаж байгаа эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийгээ хүртэл тэгж хийсэн бичлэгийг нь үзэж дорд үзэж байгаа байхгүй юу. За тэгээ тэр компани эмэгтэй ажилчид бол мэдээж ийм трама болж байгаа шүү дээ. Тэгээ аль болох энэ бүх зүйлийг мартаад хурдан л энгийнхаа амьдралдаа энгийнхаа ажилдаа буцаад орох юмсан гэж хүссэн гэж тэр эмэгтэй бол ярьж байгаа юм аа. Ким Жиони охин нэг настай болох үедээ цэцэрлэгт явж эхэлдэг. За цэцэрлэг нь өглөө 9:30-аас ороод өдөр 1 гээд тардаг гинэ. За ингээд Жиони хувьд бол уул нь яг өөртөө зориулах 3-4 цаг өдөрт ингээд гарч ирж байгаа. Гэхдээ энэ цагаа өөртөө зарцуулж чадахгүй гэр орныхаа ажлыг зохицуулсаар байгаа л тардаг. Хэрвээ охин нь ингээд цэцэрлэгтээ яваад тасчих юм бол өдөр 3 хүртэл одоо цэцэрлэг дээр байх боломжтой болно гэж багш нь хэлсэн. Тэгэхээр энэ хугацаанд Жион бусад ээж нар яад юм болоо гэдгээ судлаад үзсэн чинь цагийн ажил хийдэг байгаа байхгүй юу. За тэгээд Жион бас амьдардаг тэр орчмоороо цагийн аж тааж эхэлнэ. Гэсэн чинь нэг юм зарим хүний одоо мухлагт худалдагч хийдэг тийм ажил байдаг. Тэгэнгүүт яг шууд Жионд юу гэж боддог вэ гэхээр би бол дээд боловсралтай тодорхой юм ажлын туршлагатай хүн байгаа. Гэтэл би зарим хүний мухлагт худалдагч их юм бол энэ бол ингээд ямар ч ирээдүггүй ажил байна. Уул нь бол ядаж нэг юм тодорхой ирээдүйд жоохон ч гэсэндээ өсөж дэвжих боломжтой ажил олж хийх юмсан гэж боддог. Гэтэ тиймэрхүү ажил бол бас яг олдохгүй. Нэг намрын өдөр Жион охиноо цэцэрлэгээс нь аваад тэрэгэн дээр нь түрээд ойролцоо цэцэрлэгт очиж суудаг. За ингээд цэцэрлэгт очиж суухдаа замаараа нэг аяг кофе американо аваад очоод суудаг. Очоод охиноо ингээд тэрэгэн дээр нь түрж жагаад тэрийг ингээд налаад түр унтцсан байдаг. Хальт ойрноос ирсэн чинь хажуухан талынхаа сандал дээр нь хідэн эрэгтэй офисын ажилчид бас кофе ууцчихсан. Тэгээ хоорондоо Жионы талаар ярьчихсан сууж идэг. Би ч гэсэндээ нөхрийнхөө цалингаар ингээл сайхан үнэгүй амьдрах юмсан. Юу ч хийхгүй тэгэл кофе уугаал одоо зөнгөртөөл байж явах юмсан. Энэ муу ээж Жон нар бүрстэ арай даварчжээ гэдэг утгатай зүйл ярьж байгаа байхгүй юу? Ээж нарыг ээж Жон гэдэг. Жон ч айлын гэрт одоо хаяг хэмиг нь идэж хоолдог муухай шавж штэ тий одоо шимэгч тий тэгж зүүрлж ярьж идэг. Тэгсэн чинь Жион бүр ингээ энийг сонсчоод зүрхэн савлаад баг ингээ ухаангүй болох шахав болоод гэртээ ирдэг. Тэгээ тэр өдрөө болохоор гэртээ юунд ч төвлөрч чадахгүй. Орой нөхөр нь хэрнэ Жион өнөөдрийн болсон явдлаа нөхртөө хэлдэг байхгүй юу? Хүмүүс намайг ээж Жом гэдэг наа. Намайг ингээд нөхрийнхөө цалингаар л жаргаа сууж яадаг. Нөхрийнхөө цалинг авч өрдөг ийм хүн шимэгч гэж ингэж ярьж байна. Гэхдээ хэрвээ одоо хүүхдээ төрүүлээгүй байсан бол ч юм уу те би ч гэсэндээ бол өөрийн гэсэн ажилтай өөрийнхөө цалингаараа өөрийгөө аваад явдаг хүн байсан шүү дээ гэж хэлдэг. Хамгийн гол нь миний уужсэн тэр аяхтай кофег яг тэндээс авсан кофег тэр ирчүүч гэсэн ууж исэн. Тэр хүмүүс энэ аяг кофег ямар үнэтэй гэдгийг мэднэ. 1500 вон. За 1500 вон ч одоо монголоор 3000-аас 3500 төгрөг юм уу та тий. Солонгосын цалинтай харьцуулахад бол 1500 вон гэдэг чинь үнэхээр л одоо өнөөдрийн Монголд 1500 төгрөгөөр кофе аваад уусандаа л тэнцүү үнэ штэ тий. Жион бүр уйлаад нөхрөөс асуудаг байхгүй. Би өнөөдөр 1500 воноор ганц аяг кофе аваад ч уух ирэхгүй юм уу гэд ойлсон чинь нөхөр нь бол Жионыг тэрвэрэд нурууг нь илж өгч байгаа юм аа. За ингээд 2016 он болно. Ерөнхийдөө бол Жион 7 хоногт 2 удаа 45 минутын хугацаатаагаар нөгөө нөхрийнхөө олж өгсөн сэтгэл засалч дээр уулзж байгаа. За сэтгэл засалч нь бол Жионд сэтгэл готрлын
ийм болон нойрны эмүүд бишиж өгсөн байдаг. Эмчийн үзэж байгаагаар болохоор Жион төрсний дараах сэтгэл готролтой байжгаад тэр нь даамжраад хүүхэд асрах үеийн сэтгэл готрол гэдэг ийм өвчин болсон гэж ер нь бол оншилдог. За саяны миний ярьсан Жионы амьдралын түүх бол Жионы эмчтэй уулзж явах үед Жион эмчид өөрийнхөө амьдралын талаар ярьсан түүхийг эмч өөр ингэ тэмдэглэж авдаг шүү дээ. Сэрүүлж бичсэн ийм түүх байсан байдаг. Жионы энэ түүхийг сонсоод сэтгэл засалж эмч эрэгтэй эмч байгаа. Энэ эмч ч гэсэндээ өөрийнхөө амьдралыг эргцүүлж бодож үзэж байгаа байхгүй юу? За тэгээд эхнэр нь бол уул нь Америкт төрж өссөн өндөр боловсралтай эмэгтэй байдаг. Энэ хоёр нэг хүүхэдтэй аль алин л боломжийн өндөр цалинтай ажил хийдэг учраас хүүхдээ асрагчаар харуулдаг байсан. За гэтэл хүүхэд нь сургууль дээрээ маш их өөмүүлж сахилгуудаад хүүхдийн гар хөл рүү харандаа марандаа зоогоод байсан учраас сэтгэл засалж эмч маань эхнэртэйгээ ярьж байгаад эхнэрээ ажлаас нь гаргаад зөвхөн хүүхдээ харахад бүх цагаа зарцуулдаг болсон. Өмнө нь математикийн толгой зогсон оюутан байсан эхнэр нь бага ангид сурдаг хүүхдтэйгээ хамт тоо бодоод зөвхөн тэр тоо бодох үедээ л үнэхээр нэг өөрийгөө өөр шиг мэдэрч байна гэж ярьж ирснийг сэтгэл засалж эмч маань эргэж сандаг. Энэ зүйлийг бодоод байжсэн чинь сэтгэл засалж эмчийн эмнэлэгтэн ажилтдаг ресепшн эмэгтэй жирэмсэн учраас ажилласаа гарч байгаа гэд өнөөдөр сүүлийн өдөр ингээд эмчтэй кактус бэлгэхээр орж ирнэ. За энэ эмэгтэй бол маш сайн ажилтан байсан, хөөрхөн, гоё ч хувцалдаг, гоё стилтэй. Эмч кофего яаж уух дуртайг нь хүртэл мэддэг, үргэлж найрсаг харилцаатай. Үнэхээр энэ эмнэлэгт бол маш юм олон давуу тал чадваруудыг бий болгож ирсэн эмэгтэй. Хамгийн сүүлд сэтгэл засалж эмч нь бодож байгаа эмэгтэй ажилчид энэ хүүхэд харах, хүүхэд асрах ажлаа л зохицуулахгүй бол ямар ч сайн шилдэг ажилтан байлаа гэд маш олон асуудлыг уурхай болох юм байна да. Дараа нь энэ эмэгтэй оронд хүн ажилд авахдаа эрэгтэй хүн л авт юм шүү гэж бодсноор энэ хүн ном маань дуснаа. За тэгээ маш энгийн бичлэгтэй үйл явдал нь ч гэсэндээ хэрвээ та бүхэн сонсох юм бол нэг тийм онц садан зүйл байхгүй хүн болгоны л амьдралыг өгүүлж байгаа юм шиг хүн болгонд л тохиолддог ийм нэг юм түүх байгаа. Угаасаа ч зохиолч маань яг тийм зорилгоор л энэ номыг бичсэн. За зохиолч болохоор өөрөө юм телевизийн шоу нэвтрүүлгийн зохиолчор ажилладаг эмэгтэй байсан юм байлээ. Ажлаасаа гараад 2 сарын дотор ерөөсөө энэ номыг бичсэн гэж байгаа. Энэ бол өөрийн миний амьдрал учраас надад энийг бичгээд тэгж удах ч юм уу янз бүрийн зүйл бэлдээд байх шаардлага байхгүй гэж нэг ярилцлагатаа хэлсэн байлээ. За тэгээд Ким Жион гэдэг нэр бол угаасаа Солонгост бүр ингээ маш түгээмэл байдаг нэр гэж байгаа байхгүй юу? Англиар бол Jane Smith гэдэг ч юм уу монголоор бол хамгийн түгээмэл нэр гэх юм бол эрэгтэй нэрнээс Бат Эрдэнэ, эмэгтэй нэрнээс Мишель байгаа байхгүй юу? Тэгэхээр яг л Мишель гэсэн үг. За 1982 онд төрсөн гэдэг нь юу юм бэ гэхээр ер нь бол яг энэ Солонгос millennial үеийн эмэгтэй хүний амьдралыг ингэж үзүүлсэн байгаа байхгүй юу? Ер нь уран зохиолч гэлтгүү кино зохиолч ч юм уу янз бүрийн дөрүүдийн тропууд байдаг л да. Ийм тогтсон ойлголтууд гэх юм уу Ким Жионы дүр болохоор every woman гэдэг ийм trope байна. Every woman гэдэг нь юу гэсэн юм бэ гэхээр хүн болгоныг, эмэгтэй хүн болгоныг илэрхийлж болох тийм дүр. Ямар нэгэн зохиолын гол дүр, гол баатар биш. Харин энгийн нэгэн хүн гэдэг ийм дүр байгаа байхгүй юу? Энэ номыг уншичаад бас янз бүрийн номын хилцүүлгийн форум интерлүү ороод энэ номын талаар хүмүүсийн сэтгэлийг уншсан. Тэгэхэд зөвхөн солонгос эмэгтэй гэлтгүү, энтгэг эмэгтэй, хятад эмэгтэй хүртэл яг энэ номыг уншаад нэрээ надад яг энэ зүйл болж исэн шүү дээ. Нэрээ энэ яг надад ийм мэдрэмж төрж исэн шүү дээ гэдэг. Ийм сэтгэлүүд бол маш олныг олж уншсан. Сонсож байгаа хэвцээ та бүхэнд ч гэсэндээ бас яг адилхан тохиолдож исэн үйл явдлууд ч юм уу адилхан мэдрэгдчихсэн мэдрэмжүүд төрсэн байх. Миний хувьд ч гэсэндээ тийм мэдрэмжүүд бол нэлээдгүй төрсөн. Тэгэхээр энэ бол зөвхөн солонгос гэлтгүү тодорхой хэмжээнд орчин үеийн Аз эмэгтэйчүүдийн гэх юм уу бас туршлага болж болохоор ном юм шиг санагдсан. За 1982 гэдэг бол яг нөгөө millennial үеийнхний эхэлж исэн үе шүү дээ. За гэхдээ яг энэ millennial гэдэг нь Америкийнхаар, Европынхоор, Азийнхаар за Аз дотроо Монголын millennial, Солонгосын millennial үеийнхэн бол хоорондоо шал өөр байгаа. Би бас анзаарах хэрэгтэй. Айгуу сонирхолтой. Жишээлбэл Жионы ээжийн үед гэхэд 1967 оны үед Жионы ээж эгч дүүнэрийнхээ хамтаар ажиллаад ах нарыгаа сургууль сургуулжсэн их сургууль сургуулжсэн. Дөнгөд 1990-ад онд 2000-ад оны ихээр Монголд арай эсэргээрээ айлууд охтуудынхаа их сургууль сургадаг өвүүдийг болохоор за яаж иж байгаад амьдрал дээр гараад хар ажил хийгээд учраа олчноо гэж бас ингээ харьцуулж бодох зүйлүүд их гарч исэн. За тэгээ хамгийн гол нь энэ номыг бас илүү сайн ойлгохын тулд тухайн үеийн Солонгос улсыг
бас ойлгох хэрэгтэй байна л та. Яагаад яг энэ үеийг сонгож авсан юм бэ гэхээр 1980-ад он бол ингээд Солонгосын эдийн засаг дайны дараах тэр ядуурлаасаа гараад илүү юм хүчрэхэг ажуулдурчсан улс орн болж исэн юм байна. 1988 онд Сөүлийн Олимпик зохион байгуулад дэлхийн тавцанд Солонгос улс өөрийгөө орчин үеийг байдлаар танилцуулж ирсэн гэх юм уу. За дээрэс нь нэмээд Солонгос гэдэг улс чинь одоо хятадын философич гэж хэлж болох уу? Күнзийн одоо тийм үнэт зүйлийг дагдаг бас байсан байгаа байхгүй юу? Күнзийн одоо сургаал хүйсийн талаар юу гэж гардаг вэ гэхээр эрэгтэй хүн бол эмэгтэй хүнээс илүү давуу эрэгтэй. Тийм болохоор хөвгүүд охтуудаас илүү үн цэнтэй. Бид нар ч гэсэн гэж ярьдаг шүү дээ. Удам залгах хөвгүн гэж ярьдаг. Эцгийн нэрийг эцгийн одоо цол хэрэгмийг эцгийн өв хөрөнгийг зөвхөн хөвгүүд өмчилж авах хэрэгтэй. За тэгэнгүүт энэ күн цас юу сургадаг байсан бэ гэхээр эмэгтэй хүн бол аавынхаа үгэнд орох ёстой. Хүнтэй гэрлэх юм бол нөхрийнхөө үгийг даах ёстой. Хэрвээ гэрэлсэн хүн нь нас орчин, нөхөр нь нас орчих юм бол өгшөрсөн хойно хүүгийнхаа үгэнд орох ёстой гэж үздэг. За мэдээж тэгэхээр гэр бүл нийгэмд хэн хамгийн их эрх мэдэлтэй, үн цэнтэй, үнэтэй байна вэ гэхээр аавууд, нөхрүүд, хүүгүүд буюу эрчүүд. За гэр бүл дотроо бол ерөөсөө бэр гэдэг хүн бол хамгийн доод зэндааны хүн байжээ. Тэгмүүд энийг бас номон дээр гаргаж өгсөн те. Бэр нь хизээч баяраар өөрийнхөө талд очиж чаддгүй. Нөхрийнхөө талд очиод нөхөр нь зүгээр л машин барьж очингуудаа унтаж амарч чадчихаа бол жионд ямар ч тийм боломж байхгүй. Охиноо ингээл хараал үргэлжлүүлэл хадан мэжтэй туслах гэдэг ч юм уу. За тэгээд 1980-ад онд төрсэн эмэгтэйчүүд бол анх удаага ээжт нь эмээ нарт нь олж байгаа боломжийг эдэлсэн эмэгтэйчүүд гэж хэлж болно. Боловсрал олж авах тал дээр за мөн одоо юм хотын соёлоор амьдрах ажилч хөдөлмөрлөх. Нэг талаасаа л энэ бол эмэгтэйчүүдийн хувьд маш том дэвшил хөгжил байсан. А нөгөө талаасаа гэтэл энэ нь эмэгтэй хүнд хоёр давхар ачаа үүрэх тийм дарам тавьчирсан. Өөрөөр хэлбэл их сургуультай явж боловсрлоо эзэмшээд бусад эрэгтэй хүнтэй адилхан ажлын байран дээр гарч ажиллаж байгаа ч гэсэндээ нөгөө талдаа гэрийн сайн эзэгтэй байх гэдэг ажил үүргээ яг тэнцүү хуваарлаж чадаагүй. Тэрнээсээ ангижирч чадаагүй. Тэгэхээр тэрэн дээрээ нэмээд дахиад яг албан ёсны карьер гэдэг давхар одоо үүргийг үүрч байна. За тэгээ энэ номыг болохоор номын хавцсан дээр нь бичсэн байсан л да. Солонгосын нөгөө дөрвөн бие хөдөлгөөнийг эхлүүлсэн номоо гэдэг. Солонгос бол дөрвөн бие хөдөлгөөн гэдэг маш том хөдөлгөөн өрнөсөн байгаа. Тэгээд Солонгос улсаас нөгөө төрж байгаа хүүхдийн тоо бүр маш буураад Солонгос улс одоо мөнхөс үнэхтэрээ тулсан гэдэг ийм зүйлс, ийм мэдээ, ийм яриа, discourse айгүйх интернетээр яваад байдаг. Гэтэ энэ болохоор бид нар яг нөгөө Азийн улс учраас ч юм уу илүү ингээд Солонгостой ойрхон байгаа учраас Солонгосын мэдээг сонсоод иж магадгүй. Гэхдээ дэлхийд дахинаа ер нь бол ийм бас маш хэцүү байгаа. Солонгосоос гадна Япон төрөлт маш багтаа болчихсон. За яг Япон Солонгостой ижилхэн хэмжээтэй Итали асуудалд орчихсон. Энэ бол маш олон юм өндөр хөгжилтэй чинэлэг улс орнуудад тулгарч байгаа асуудал гэж байгаа байхгүй юу? Солонгост яг энэний нэг юм том төлөөлөл нь энэ 4B movement, 4B дөрвөн бие хөдөлгөөн гэдэг байгаа. За энэ дөрвөн бие хөдөлгөөн гэдэг нь болохоор бүр юм жоох экстрим хүмүүсийн. Тэрнээс биш бас нийт ард түмний дэмждэг оролцдог хөдөлгөөн биш гэдгийг ойлгоорой. За нэлээ юм экстрим бүлэг эмэгтэйчүүд Солонгосын энэ бие үсгэр гэсэн дөрвөн зүйлээс татгалзаж байгаа юм аа. За энэ дөрвөн зүйл нь юу юм бэ гэхээр болцох, бэлгийн харилцаанд орох, гэрлэх, хүүхэд төрүүлэх. Ерөөсөө эрэгтэй хүмүүстэй энэ зүйлийг хийхгүй гэж байна. Эрэгтэй хүнтэй болцсноороо бэлгийн харилцаанд оролцсноороо зөвхөн тэрүүнгээр л үнэлэгдэх юм бол тийм л юм хийдэг хүнч гэж харахгүй байгаа бол тэр зүйлийг нь бид нар хийхээ болёо гэдэг ийм утгатай хөдөлгөөн маш товчхондоо шүү. Эрэгтэй эмэгтэй хүмүүст өөр стандарттай байгаа тий дабл стандарттай байгааг бэлгийн тийм хүчирхийлэл Солонгост бас маш их байгааг эсэргүүцсэн юм хөдөлгөөн. За энэ бэлгийн хүчирхийлэл гэдэгт нь болохоор түрүүний нөгөө бас номон дээр гарсан тэр нууц камерын асуудал байна шүү дээ. Хэрвээ та бүхэн Солонгосоос утас авч исэн бол Samsung-ийн ч тэр iPhone-ийн ч тэр утас авч исэн бол одоо чинь миний энэ утас Америкаас ингээд авсан. Утасныхаа дууг хаас үед зураг авах юм бол ямар ч дуу чимээ гардаггүй. А гэтэл Солонгос тэр нууц камераар нууцаар хүний зургийг авахыг зогсоохын тулд утасныхаа дууг хаасан ч гэсэндээ камераар нь зураг авах юм бол гэт нөгөө зураг авч байгаа дуу заавал гардаг. За гэх мэт зүйлийг эсэргүүцсэн яг тэр үед нь бол энэ ном гарч ирсэн. За энэ ном бас нэлээд юм сенсац тарьсан. Энэ номыг эрэгтэй хүмүүс заримдаа шууд ингээ өөрсдийг нь эсэргүүцэж гин өөрсдийг нь үзэн ядж гин гэж хүлээж авч байгаа байхгүй юу. Тэгээ энэ номыг уншсан эмэгтэй одуудаа бөөнөрөө онлайнаар буулгацсан. 2019 онд нэг ангитай уран сайхны кино хийсэн. За тэр кинонд тоглосон гол дүрийн жүжигчин мөнгөний хүртэл бас
Bullets. Яг одоо миний энэ бичлэгийг үзээд мөн миний үзэл бодлыг сонсоод зарим нэг эрэгтэй хүмүүсийн бас уур нь хүрж магадгүй. Энэ болохоор бид нар эрэгтэй хүмүүсийг эсэргүүцээд ч юм уу эрэгтэй хүмүүсийг үзэн ядаад энэ номыг ярьж байгаа ингэж үзэл бодлоо илэрхийлж байгаа биш. Харин эрэгтэй хүмүүст эмэгтэй хүмүүс чинь та нарын мэдхгүй ийм амьдралыг туулаад байна шүү гэдгийг бас харуулж байгаа нэг бас өнцөг юм болов уу гэж би бодож байгаа. Эцэст нь хэлэхэд манайхны бас нэг муу зам бол яг өөртөө болсон зүйлээрээ эсвэл эргэн тойронд болсон таньдаг хүмүүстэй тулгарсан түүхээрээ ингээд нийт бүх зүйлийг жишээд байдаг. Гэхдээ тийм шүү. Одоо жишээлбэл манай сувгийг сонсдог хүмүүс бүгдээрээ ном айгүйх сонирхдаг хүмүүс байгаа. Эргэн тойронд нь зөндөө ингээд ном уншдаг, ном худалдаж авч байгаа хүмүүс байгаа. Тэгэнгүүт бүх хүн яг бид нар шиг ингээд ном сонирхоод байна. Тэгвэл магадгүй номын дэлгүүр одоо жишээлбэл нээвэл бүр яг алах юм шүү гэж бодож байгаа байж болно. Гэхдээ бүх хүн Монгол даяараа тийм байгаа гэсэн үг биш. Зөвхөн та нэг юм бөмбөлөг дотор байгаа шүү. Энэ бол зөвхөн таны туршлага, нийт монгол хүмүүсийн ч юм уу эсвэл одоо ядаж талаас дээш хүмүүсийн туршлага биш шүү. Тийм болохоор ядаж нэг статистикийн хорооны вебсайт руу ч юм ингээ ороод ганц нэг мэдээлэл хардаг байгаарай гэж хүсье. Энэ ном бол ер нь өмнөд Солонгосыг одоо маш олон жилийн туршид маргааны мэтгэлцээний сэдэв болсон ийм ном байгаа. Зарим хүмүүс энэ номыг бол яг феминист юм пропаганда гэж үздэг. Харин зарим хүмүүс нь энэ бол яг чин үннийг ямар ч хачиргүйгээр бичсэн ном гэж үздэг. Таны бас юу гэж бодсныг та юу гэж дүгнж байгааг сонсохыг хүсэж байна. Тийм учраас та бодлоо сэтгэлээр бичээд үлдээгээрэй. Тэгээ удахгүй дараагийн номороо ирэх уулзцаая.